За дараагийн мэдээ. Энэ бас их харамсалтай мэдээ гарсан билээ. 3 хоногийн өмнө гарсан мэдээ шүү. Солонгост амьдардаг гих 20 гаруй насны монгол залуу өөрийн эхнэрийг хүчирхийлсэн гэх шалтгаанаар өөрийн орны монгол залууг хутгалж хөнөөсөн хэрэг гарсан. Анхан шатны шүүхээс 16 жилийн хорих ял оноолоо. Шүүхийн зүгээс хохирогч Б мөн Монгол улсын иргэн байсан ба хохирогчийн ар гэрийнхэн уучлал үзүүлээгүй. Мөн хохирогчийн эхнэр нь хатуу ял оноохыг хүсч байна хэмээн ялын шалтгааныг тайлбарлав. Энэ өнгөрсөн оны 11 сард эхнэр нь хүчирхийлэлд өртсөн тухай хэлсний дараа Бийг олж очсон бөгөөд Би нь хүчирхийллийн үйлдэлийг хүлээн зөвшөөрөөгүй, уучлалч гуйгаагүй тул уг гэмт хэргийг үйлдсэн болохыг мөрдөн байцаалтаар тогтоосон байна. За сайн байцгаана уу золбоотой та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ сүүлийн үед Солонгост болоод байгаа сонин сайхныг товч бөгөөд тодорхой танилцуулъя гэж бодлоо. Хамгийн нэгдүгээрт ерөнхийлөгч Юн Сон Ёл огцорсон эхнэрийнх нь хэрэгүүд нэг нэгээрээ дэлгэгдэж байгаа. Өмнө нь нөхөр нь ерөнхийлөгч байсан учраас шалгах оролдлого хийх үед ерөнхийлөгчийн давуу эрхээ ашиглаж хэргийг нь буцаагаад байсан бол одоо давуу эрхээ ашиглах боломжгүй болсон. Кимгоны хатагтан Ханнам дунд хөргөөний амьдралын талаар тус байрны хамгаалтыг хариуцж байсан зэвсэгт хүчний 5 дугаар хамгаалтын ангийн нэгэн халагдсан цэрэг мэдүүлэг өгч өргөө дотор юу болдог байсан талаар олон дэлгэцэн. Халагдсан цэрэг хэлэхдээ Ким хатагтай өргөө дотор байрлах байлдааны хуйгалсан түргэн хөдөлгөөнд автомашинд сууж жолоодох сонирхолтой байсан тухай ярьжээ. Өөрөө жолоодохыг хүссэн боловч цэргийн жолооны үнэмлэхгүй тул бариулдаггүй байсан. Тиймээс хамгаалтын ангийн цэргүүдийг дуудан жолоодуулж өөрөө хажууд нь сууж явдаг байжээ. Түүнчлэн цэргүүдэд тухайн тээврийн хэрэгслийн талаар дэлгэрэнгүй тайлбарлах мэдлэгтэй байхыг тушааж техникийн үзүүлэлтүүдийг цээжлэх үүрэг өгчээ. Та бүхэн ойлгож байгаа үст те? Ким хатагтай энэ өргөөг хамгаалах зориулттай байлдааны хуйгалсан түргэн хөдөлгөөнд автомашинд суугаад тэр өргөөн дотор драйв хийгээд өөрийгөө зугаацуулаад явдаг гэсэн байгаа байхгүй. Тэгээ өөрөө машинаа барих гэж оролдоод нөө цэргүүд нь та энийг барьж болохгүй үнэлэхгүй юм чигэнгууд нөө цэргүүдийг дуудаж байгаа л тэр машиныг бариулаад тэр өргөөн дотроо ингээ сайхан enjoy-дод өөрийгөө зугаацуулаад байж идэг гэсэн байгаа байхгүй. Ёо энэ мэдээг уушгаар бүр инээд түрэх юм. Цэргүүдэд юу гэж тушаадаг байсан гэж энэ машины талаар мэдлэгтэй болж ирээ. Тэгээ техникийн үзүүлэлтүүдийг цээжлээд ирцгээе гэсэн үүргийг өгдөг байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр бодвол тэр хоёрт машин өөрт нь нэлээд таалагддаг байсан юм шиг байна. Тэгээд энэ тэндээс нь энэ юу энэ тэр юу ингээ асуухаар нөгөөдөл нь хариулж чаддаггүй байсан юм уу. Тэгэхээр энийг сурч иргээ даалгавар өгөөд явуулдаг байсан байгаа байхгүй. За энэ болоогүй үргэлжлүүлээд Ким хатагтай гинт гадагшаа гарах тохиолдол олон байсан тул хамгаалтын ажилтнууд ихэд зовдөг байсан тухайч мэдүүлэгт дурджээ. Цэрэг хэлэхдээ хатагтай гинт гарахаар боллоо гэхэд хоол идэж байгаад ч босож гүйдэг байсан. Заримдаа гадагш гарахаар бэлдүүлчихэд хүлээлгэж байгаад гарахаа боллоо гэдэг. 2 цаг гаруй хүлээлгчихэд гарахаа боллоо гэж хэлж байсан ч удаа байгаа. Ийм явдал олон удаа давтагдж даалгаврыг авч байсан тухайн цэргүүд энд би яг юу хийж суваа юм болоо гэж өөртөө гутрах тохиолдол их байсан. Зэвсэгт хүчний 5 дугаар ангид орно гэдэг үнэхээр хэцүү. Маш олон шалгалт даалгаврыг биелүүлж байж тэнцэж ордог. Арай нэг юм тэнцээд ороод ирсэн тэргүүн хатагтай зарц машины жолооч болно гэж бодоогүй гэж ярьлаа. Ерөнхийлөгчийн хамгаалтын 5 дугаар ангийн цэргүүд бүр уур нүрсэн байгаа байхгүй юу? Би ч одоо энэ тэгээ ерөнхийлөгчийн өргөөг хамгаалах үүрэгтэй тусгай хариуцлага аваад ажиллаж гин гэж бодсон чинь зүгээр нэг тэгээд Ким хатагтай жолооч нэгээл тэр өргөөн дотор зугаацуулаад тэгэл гадагшаа гарна гин гут нь гүйж чвал машиныг барьж өгөөл цэрэг хүн ийм ажил хийх ёсгүй шүү дээ. Үүгээр зогсохгүй ерөнхийлөгчийн тангараг өргөсний 1 жилийн ойг тохиолдуулан 5 дугаар хамгаалтын ангийн цэргүүдийг игнэнд чигсааж Юн ерөнхийлөгчийн автомашины цуваг алга ташин үдх төлөвлөгөөгч гаргаж байсан гэж чинь. Яг нэг хойд Солонгосын Ким Жон Ун ерөнхийлөгч шиг болсон биз дээ. Бөөн цэргүүдээ чигсааж аваад машинаар өнгөрөхөөр наа араас нь алга ташаадсан шүү дээ. Тэр өргөөн дотроо ордон дотор тийм хэлгүүсэн байгаа байхгүй юу? Энэ Юн Сон Ёл ерөнхийлөгч. Та бүхэн бодоод үзтээ. Тэгэхээр энэ хүн зүгээр онц байдлыг зарлаад энэ Солонгос улсаа атгаж авах гэжсэн гэдэг нь юу ч биш байгаас тээ. Энэ хүний майнд нь яг нэг хойд Солонгосынхоо Ким Жон Ун ерөнхийлөгчтэй адилхан майндтай байгаа байхгүй юу? Аюултай энэ хүн үнэхээр аюултай хүн байсан шүү. Харин ямар азар огцорч вэ? Эсвэл солонгосчууд тулдаал огцруулж чадлаа. Түүнээс энэ ерөнхийлөгч нь удаан засгаа барьсан бол ер нь эвгүүдэх байсан Солонгос улс. Тэ. Энэ эхнэр мэхнэрийнх нь хийж байгаа үйлдэлийн та нар харж байгаа шүү дээ. Тэгээ тухайн үед яг энэ цэргүүд нь яг ерөнхийлөгч
ерөнхийлөгч нь ажиллаа хийжсэн. Тэгээ ерөнхийлөгчийн эхнэр тэргүүн хатагтаа гэдэг утгаар нь энэ тэнд хэлж чаддгүй байсан баг л та. Тэгээ одоо огцсонгууд нь сайхан бүгдийг нь ховолж эхэлж байгаа хэвээр. Энэстэй ингэдэг байсан ёо. Бидний бүр уур хүрдэг байсан гэд бүгдээрээ мэдүүлэх гэсэн байгаа байхгүй. Юуны ерөнхийлөгч Ким Хатагтай хоёрын нэр холбогдсон дарамт дээрэнгүү үйлдэлийн тухай яриа анхных биш юм. Өнгөрсөн оны 9-р сард Ким Хатагтай Чонгмё сүмийг хааж байгаад хувийн уулзалт зохион байгуулсан нь шүүмжлэлд өртөж байсан бол 2023 оны 10-р сард Чонвадэ дэх ерөнхийлөгчийн өргөөнд нууцлаг ардын хөгжмийн тоглолт зохион байгуулж шүүмжлэлд дагуулсан билээ. Мөн Ким Сон хүн хамгаалтын дэд дарга ерөнхийлөгч юуны төрсөн өдрөөр аюулгүй байдлын албаны ажилтнуудаар төрсөн өдрийн дуу дуулуулсан гэх мэдүүлэгч гарсан юм а гэж байгаа. Тэгэхээр Чонвадэ гэх ерөнхийлөгчийн байдаг газрыг хааж агаад одоо нууцлыг ардын хөгжмийн тоглолт зохион байгуулсан байгаа байхгүй юу? Энэ тоглолтыг яагаад зохион байгуулсан бэ гэхээр ерөнхийлөгчийн төрсөн өдрийг тэмдэглэж байгаа Happy birthday to you дуулчихсан байгаа байхгүй юу? Боддоо ерөнхийлөгчийн ажилт хийдэг газрыг хааж агаад ардын хөгжимчдийг дуудаж агаад Happy birthday to you ерөнхийлөгчөө Happy birthday to you ерөнхийлөгчөө Happy birthday to you ерөнхийлөгчөө. Тэгээ энийг нь хэн дуулж гисэн гэж бодож байна. Та нар хамгаалтынхаа цэргүүдийг дуудаж агаад дуулсан гэж байна. За та бүхэнд гялсныг мэдээлэл дуулгач юм. Манай White Dream шүдний имлэг Swan салбартаа Монгол ажилтнтай болсон шүү. Swan-то ойрхон амьдардаг монголчууд маань байвал дээрх дугаарлуу залгаад холбогдоод шүдээ үзүүлээд онцлуулад шүднийхээ бүх асуудлуудыг шийдэж болно шүү. Манай White Dream шүдний имлэгийн Swan салбараар өргөнөөр ирж үйлчлүүлцгээгээрэй. Дараагийн мэдээ. Солонгосын ард түмний хүч намын гишүүн Чанжэвон амиа орлсон. Яагаад амиа орлсон юм бол энэ Чанжэвон гих гишүүн нь их алдартай Солонгостой. Юугаар алдартай юм бэ гэхээр нэг удаа хурал хийж агаад нэг асуудал үүсээд хоорондоо маргалцсан байхгүй юу. Тэгээ маргалцсныхаа дараа гарах гэсэн чинь нэг хамгаалалтын ажилтан нэрээд хувцсанд нь хүрсэн. Тэгсэн чинь улсын хурлын гишүүний хувцсанд хүрч байгаа юм уу? Миний хувцсанд хүрч байгаа юм уу те чи? Улсын хурлын гишүүний хувцсанд хүрч байгаа юм уу гэж хамгаалтын ажилтныг загинжээснараа алдартай болсон. 뭐야 이거? 자, 막으세요. 여보세요. 내가 나가려고 그래요. 내가 못 나가요? 어디 잡았어 지금? 어디 잡았어? 가서 저 하세요. 막으세요. 사진 찍었어. 나 밀었죠? 아닙니다. 자. 안 밀었다고? 영상 나와? 위원장 아니, 이야기 들으세요. 여기 책임자 나와. 문 닫으세요. 경호 책임자 나와. 경위 문 경호 책임자 나와. 열어주세요. 나 밀었어요? 국회의원을 밀어? 자, 빨리 정개특위위원이 회의장을 퇴실하는데 밀어? 자, 김종민 간사 밀었잖아. 빨리 이야기하세요. 사과해. 죄송합니다. 정식으로 하세요. 죄송합니다. 일부러 밀지 않았어. 뭐? 일부러 밀지 않았어. 사람을 밀어? 국회의원을 밀어? 퇴실하려고 하는 국회의원을 밀어? 아이? 아이? Чанжэвон үндэсний ассамблед нэр дэвшээд гишүүн болсныхаа дараа согтуугаараа машин барьж явж байгаад ямарваа нэгэн аваар осол гаргасан тохиолдолд хуулийн хариуцлагыг чангадахъя гэсэн хуулийг дэвшүүлээд баталж исэн юм баггүй юу. Тэгсэн чинь юу болсон гэж 3 жилийн өмнөх мэдээ шүү. Бүгд найрамдах Солонгос улсын ард түмний хүч намын гишүүн Чанжэвоны хүү рэпер Чаньон Жун нь согтуугаар автомашин жолоодсон жолооны үнэмлэхгүй цагдаагийн шаардлагад үл захирагдсан болон албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтнанд хүч хэрэгэлсэн хэрэгт холбогдож өчигдөр шөнө цагдаад саатуулагдлаа. Чаньон Жун 2019 он согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргаж байсан бөгөөд тухайн үед найзыгаа жолоочоор сольж хуурсан хэрэгт буруутгагдан 1 жилд 6 сарын 20 ял оногдож 2 жилийн тэнсэн харгалзах ялаар суллагдсан юм. Тэнсэн харгалзах хугацаанд дуусаагүй байхад тэрээр 2021 оны 9 сарын 13-ны шөнө Сөүл хотын Пампуд өргөт Бенз маркийн автомашин жолоодож явах үедээ өөр автомашиныг мөргөжээ. Цагдаа нар ослын газарт ирж согтууруулах хундааны хэмжилт хийж үнэлэхийг нь шалгахаар оролцсон ч Чан цагдаа нарт эсэргүүцэл үзүүлж толгоороо зогсон байна. Сонирхуулаад хэлэхэд Чаньон Жуны аав Чанжэвон нь 18 дахь удаагийн үндэсний ассамблеийн үед согтуугаар жолоо барьж буй иргэдийн эсрэг хариуцлагыг чангадах хуулийн төслийг санаачлан
батлуулж байсан юм. Гишүүний хүү өмнө ч хэд хэдэн удаа асуудалд холбогдож байсан. Тухайлбал 2024 оны 4 сард Бусан хотод явган хүнийг зодсон хэрэгт шалгагдаж мөн өөрийг нь шүүмжилсэн иргэд болон төрөөс тэтгэмж авсан иргэдийн эсрэг доромжилсан үл хүндэтгсэн үг хэллэг хэрэгэлсэн гэх мэт хил аманд өртөж байжээ. Чанжевон гишүүний хүү нь 2019 он цогтуугаараа машин барьж явж байгаад маш том аваар услах гаргаж ирсэн. Тэгээд 1 жил 6 сарын 20 ял 2 жилийн тэнсэн харгалзах ялаар суллагдсан мөртлөө 2021 оны 9 сарын 13-нд дахиад давтан хэрэг хийсэн байгаа хгүй. Цогтуугаараа машин барьж явж байгаад машин мөргөөд тэгээ цагдаа нар очиод машинаас нь гаргаад баривчлах гэсэн чинь яах гэдэг юм бэ гэж цагдаа түлхэж мүлхээд нөө толгоор нь мөргөж барьсан юм шиг байна. Солонгосчууд ч ирнэх толгоогоороо зотлдог хүмүүс шүү дээ. Яах гэдэг юм бэ юу? Чоба намайг цохиодохгүй. Аав нь цогтуугаараа машин барьсан тохиолдолд хуулийн хариуцлага чанга өрүүлж яа гэсэн хуулийг баталсан байхад хүүн 2 удаа цогтуугаараа машин барьж явж байгаад асуудалд орчиж байгаа хгүй. За энээс болоод Чанжевон амиа хорлсон гэж бодож байна уу? Үгүй. Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэж цагдаад шалгуулж байсан Чанжевон гишүүн асан өчигдөр шөнө нас барсан байдалтай олдсон байна. Чан гишүүнийг шүүхэд өгсөн хохирогчийн тал тухайн үед авсан бичлэг зураг зэргийг мөрдөгч нарт өгсөн бөгөөд өнөө өглөө хэвлэлийн баг хурал хийхээр төлөвлөж байсан юм. Чан гишүүн 2015 оны 11-р сард Бусан хотын нэгэн их сургуульд дэд захирал байх үедээ өөрийн туслах эмэгтэй ээд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдож цагдаад шалгуулж байсан. Чан гишүүн өөрийн бурууг үгүйсгэж байсан боловч хохирогч ээийн тал тухайн үед болсон явдлыг гар утсаар бичсэн видео болон зургийг цагдаа нарт өгсөн. Бичлэгийг үзвэл Чан гишүүн туслахынхаа нэрийг дуудаж янзан бүрийн зүйл хийхийг тушааж бэлгийн дарамт үзүүлэхийг оролдож байгаа талаар гардаг. Хохирогч өглөө Чан гишүүнийг аргалж зүхтаж гараад найзтайгаа холбогдоод юу болсон талаар ярьж найзтайгаа хамт нарны цэцэг төв хүчирхийллийн хохирогчдод туслах төв рүү очиж шинжилгээнд орсон. Тухайн үед шинжилгээ өгөхөд өөрийн биеэс болон дотор хувцснаас нь эрэгтэй хүний ДНК илэрсэн гэсэн шинжилгээний хариуг мөн баримтаар өгчээ. Мөн өглөө 10 цагт хохирогчийн талаас хэвлэлийн баг хурал хийж яагаад Чан гишүүнийг шүүхэд өгсөн талаар олон нийтэд тайлбар хийхээр төлөвлөж байсан боловч Чан гишүүн амиа хорсноос болоод энэхүү хэрэг хаагдлаа. Тэгвэл яагаад энэ хэргийг 10 жил өнгөрсний дараа энэ хүчндүүлсэн эмэгтэй олон дэлгэж байгаа юм бэ гэж зарим хүмүүс нь бодож иж магадгүй. Тухайн үед өөрөө хэлэх гэсэн айгаад хэлж чадаагүй гинэ. 20 эдтэй эмэгтэй байсан. Тэгээд би маш их айсан. Энэ Чан гишүүн өөрөө нөлөө бүхий хүн байсан болохоор тэгээд өөрөө яг нэг доор нь ажилтдаг байсан писо шилжаан гэж ярьдаг байхгүй. Туслах нь одоо бүх ажлыг нь хариуцаад юм шивээд уулзалт энтрийн төлөвлөж тавладаг байсан ийм ажлыг гүйцэтгэдэг байсан болохоор өөрөө тухайд айгаад юу ч хэлж чадаагүй өнгөрсөн. 2015 оны 11 сард Чанжевон үндэсний ассамблед нэр дэвшгээд зураг авалттай өдөр байсан байна. Зураг авахулчаад тэгээд туслах энэ писо шилжаантайгаа хамт бас нэг эрэгтэй хүнтэй хамт гуруулаа нэгэн хотелийн нэг давхурт байрлах энэ баарнд ороод архиуцгаасан байгаа. Тэгээ энэ эмэгтэй нь яг хуу мэдээж шууд яваад өгч чадахгүй шүү дээ. Тэгээ хамт жаахан сууж байгаа яв энэ гэсэн байлгүй бодвол тэгээд архиуж жагаад нөгөө эмэгтэй кадр тасарсан байгаа байхгүй юу ч санахгүй нэг чам. Тэгээ өглөө 8 цагт ирсэн хотел дотор ирсэн. Тэгээ тэр бүх бичлэгийг хийж аваад бүх баримтуудын тухай өөртөө үлдээгээд авцсан байсан. Тэгээд нөгөө мульбун гэж ярьдаг солонгосчууд нөгөө архинд нэг юм тусаагаа хийждээ штэ. Тэгээд эмэгтэй хүн тэрийг уучхал юм болвол зүв зүгээр байгаа мөртлөө одоо хүмүүс харахад зүв зүгээр байгаа мөртлөө кадр нь тасарсан байдаг. Ийм аюултай. Мульбун гэдэг нэг юм хар тамхи байдаг хгүй. Тухайн үед энэ эмэгтэй өглөөний 8 цагт босоод бүх зүйлийг баримтжуулаад бичлэг хийгээд авцсан байхгүй. Бас аюул олон зураг дарцсан. Тэгээд Чанжевон гишүүнтэй хоорондоо ярилцж байгаа энэ дуу хураацсан бичлэгэнч байгаа. Тэгээд энэ эмэгтэй өглөө нь гараад явсан чинь энэ Чанжевон гишүүн араас нь зөндөө олон мессеж явуулсан билээ. Ягаад чи гинт гараа авчаа? Жохон байжгаад явахгүй байсан юм бэ? Ингээ цаашд хоёулаа мөнхөд хамт ажиллана шүү өнтергээ зөндөө олон мессежүүдийг бичсэн энэ баримтын ч гэсэн олон дэлгэсэн. Тэгээд нөгөө гимт хүн гэлбэлцэн ихчээр мэдээж өөрөө буруу та гэдгээ мэдээл амиа хорлсон байлгүй дээ. Хүмүүс бол хоорондоо уулздаг учиртай дотны харилцаатай байсан бол үннээ хэлэх байсан байлгүй дээ. Бид хоёр тухайн үед тэгээ хаяа уулздаг байсан гэдэг ч юм уу. Гэтэ магадгүй бас ар гэр бүлийнхнийг харах нүүргүүч болсон юм билүү те. За ямар тач үг үйлдэлэн зөрдөг Солонгосын үндэсний ассамблеийн гишүүн Чанжевон амиа хорлсон харамсалтай хэрэг Солонгост саяхан болсон байна.
За дараагийн мэдээ. Ирээдүйн тээврийн хэрэгсэл хэмээн нэрлэгдэж буй онгоцноос ч хурдан мөрөөдлийн галт тэрэг болох Hypertube-ийн бүтээн байгуулалт Өмнөд Солонгост албан ёсоор эхэллээ. Энэ галт тэрэг ашиглалтанд орвол Сөүлээс Бусан хүртэл ердөө 20 минут явах боломжтой болно. Харьцуулж хэлбэл одоогийн өндөр хурдны KTX галт тэрэг энэ зайг 1 цаг 50 минут орчимд туулдаг. Онгоцоор явхад ч ойролцоогоор 1 цаг шаардлагатай байдаг бол Hypertube нь 20 минут явна. Та бүхэн боддоо онгоцоор 1 цаг болж очдог газар энэ Hypertube хэрвээ ашиглалтанд орчих юм бол 20 минутын дотор яваад очно гинэ. Тэгэхээр Солонгосоос Монгол руу явах юм бол Hypertube-ээр явах юм бол 1 цагийн дотор Монгол руу яваад очих жоохгүй. Би одоо жишээ Солонгост байж байгаа. Заагаас Монгол орчаад ирээ гээл те хувцас өмсвөл 1 цаг яваад очих нь шүү дээ. Зөвхөн төсөөлөд ярих юм бол ийм хурдтай галт тэрэг бий болох ч байгаа юм байна. Ирээдүйд. Hypertube гэж юу вэ? Ямар зарчмаар ажилладаг вэ? Hypertube нь вакуум орчинд агааргүй орчин тусгайлан бүтээсэн хоолойн дотор хөвж явах галт тэрэг юм. Энэ нь магнит левитейд соронзон хөвдөг технологи ашигладаг тул тээврийн хэрэгсэл замд огт хүрэхгүйгээр хөвж маш өндөр хурдтай явдаг. Хоолойн дотор агаарын эсэргүүцэл маш бага учраас хурд саарахгүй, үрэлтийн асуудал байхгүй. Үүний ачаар галт тэрэг цагт 1200 км хүртэл хурдалж чаднаа. 1200 км хүртэл хурдалж чадна гэж. Жирийн онгоцноос 900 км цагийн хурдаар илүү гинэ. Ямар давуу талтай юм бэ? Цахилгаан энергиээр ажиллана. Хүрээлэн буй орчинд хоргүй. Нүүрс төрөгчийн ялгаруулалт бага. Цаг агаартай хамааралгүй. Хоолойн дотор явдаг тул бороо, цас, салхи зэрэг цаг агаарын нөхцөлд өөрчлөлт орохгүй гэж. Хурд өндөр. Онгоцноос хурдан тул хөдөө орон нутгийн иргэд том хотод 1 цаг хүрэхгүй хугацаанд хүрэх боломжтой. Энэ бол гарцаагүй тээврийн шин дэвшил. Монголын хувьд ярих юм бол ирээдүйд Улаанбаатараас Дархан хүртэл, Улаанбаатараас замын үүд зэрэг чиглэлд энэхүү технологи нэвтрвэл маш том хөгжлийн суурь болох боломжтой. Тэгвэл энэ Hypertube-ийн технологиг хаана туршиж байгаа юм бэ гэвэл Өмнөд Солонгосоос гадна Япон, Америк нэгдсэн улс, Хятад зэрэг өндөр хөгжилтэй орнууд энэ төрлийн галт тэрэгний туршилтын замыг амжилттай барьж технологи хөгжүүлж байна. Солонгосын хувьд 2027 он хүртэл нийт 127 тэрбум вон ойролцоогоор 95 сая ам доллар зарцуулж гол технологийн хөгжүүлэлтийг бүрэн дуусгахаар төлөвлөж байгаа юм. Дүгнж хэлбэл Hypertube бол ирээдүйн супер хурдны галт тэрэг болно. Сөүлээс Пусаны чиглэлд 20 минутын дотор явна. Онгоцноос хурдан, байгаль дээлтэй, цаг агаартай хамаарахгүй өндөр хөгжилтэй орнууд идэвхтэй хөгжүүлж байгаа юм байна. Манай Монгол ч гэсэн удахгүй Hypertube-тэй болно гэдэгт итгэж байна. Бойл инээхэ. Яа, за уушлаараа манайхаа. Инээж болохгүй л дээ. Гэтэ энэ инээд юм шиг нэрээ тоглоомшгүй. Манайхан нэрээ замынхаа төвчрэнээс гараагүй бахт энэ бусад орнууд нисдэг онгоцноос хурдан ийм галт тэргийг бүтээх гэдэг төслөө батлаад явж штэ. Тэгсэн манай хотоо хүртэл хотынхоо төвчрээний асуудлыг шийдэж чадахгүй нэрээ. За дараагийн мэдээ. Ким Су Хёны оролцсон драм нэвтрүүлгүүд төр зогсож асар их хохирол дагуулах эрсдэлтэй байна. Диснейгээс Ким Су Хёны оролцсон Ноe Кутун Nae Кутун чиний зовлон бол миний зовлон хэмээх шин драмын цацалтыг төр хойшлуулсан томоохон дуулан үсгэж асар их хэмжээний торгуул яригдж байна. Зарим их сурвалжийн мэдээлснээр хэрвээ уг бүтээлийг бүрэн цацаж чадахгүй бол багада 180 тэрбум воноос 1800 тэрбум вон ойролцоогоор 135 сая доллар хүрэх хэмжээний торгуул хохирол гарч болзошгүй байгааж. Энэ тохиолдолд Ким Су Хёнд асар их хэмжээний нөхөн төлбөр ногдох магадaltaй. Гэхдээ одоогоор Ким Су Хёны шүүхийн шийдвэр гараагүй байгаа тул яг хичнээн вон төлөх шаардлагатай болох нь тодорхойгүй байна. Үүнтэй ижлэхэн тохиолдол бас өмнө гарч байсан юм байна. 2021 онд сар мандах голын эрэг Тари Дэнэн Кан хэмээх KBS-ийн драмын гол дүр тоглосон жүжигчин Жисүгийн хувийн амьдралтай холбоотой сургуульд ирэх дээрлэхэлтийн асуудал дэгдэж нэвтрүүлэг цуслагдах төгсөн. Жисү тухайн үед зарим бурууга хүлээн зөвшөөрч дүрээсээ сайн дураараа гарсан. Гэвч аль хэдийн 20 ангитай драмын 18-ыг нь зураг авчихсан байсан тул 7-оос 9-р ангийг шин жүжигчинтэй дахин зураг авч дараа нь бүр эхний 1-ээс 6-р ангигч дахин хийсэн байна. Энэ нь бүх зардлыг production компани өөрөө дааж нэвтрүүлгийг цуцлалгүй үргэлжлүүлсэн томоохон шийдвэр байсан юм. Тэд дараа нь Жисүгийн агентлаг болох Key East компаниг шүүхэд өгч 30 тэрбум воны нөхөн төлбөр нэхэмжилсэн бөгөөд шүүх 14.2 тэрбум воныг ойролцоогоор 10 сая доллар олгох шийдвэр гаргасан байна. Энэ удаагийн Ким Су Хёны хэрэгээс болж хамгийн том хохирол амсах магадaltaй байгууллага бол Ice Maker
Movieworks гэх компани болж мэднэ. Учир нь драм нэвтрэхгүй бол Disney стриминг платформ үлдсэн мөнгийг нь шилжүүлэхгүй байх магадaltaй. Энэхүү драмыг бүтээхэд 600 тэрбум вон орчим ойролцоогоор 450 сая $, зарцуулсан гэсэн мэдээлэл байгаа тул энэ хэргийн дараа production санхүүгийн хувьд маш том хохирол амсах магадaltaй юм. Ким Су Ёнд торгуул оногдуулах амаргүй гинэ. Яагаад вэ гэхээр Жисүүгийн тохиолдол дээр тэр өөрийн буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас шүүхтэр хэрэг тодорхой болсон. Харин Ким Су Ён одоогоор бүх буруутгалыг эрс няцааж байгаа тул торгуул оногдуулах хариуцлага хүлээлгэх нь хялбар биш аж. Ким Су Ёны оролцсон драмыг гаргахыг нь төр зогсоосон. Торгуул нь 180 тэрбумаас 1800 тэрбум вонд хүрэх магадaltaй гэж байна. Драмыг бүтээсэн компани хамгийн их хохирч магадгүй. Ким Су Ён бурууга хүлээгээгүй учраас торгуул ногдуулах асуудал тодорхойгүйгээр хിവэр байна гэсэн байна. Дараагийн мэдээ. Энэ бол үнэхээр аимшигтай хэрэг. Бүр сонсохоос сэтгэл өвдмөр, уур хүрмээр бохимдгаар хэрэг. 5 настай хүүг зодож дэвсгэрийн дунд нөхрөө нь хүчээр чигсэн багшийн хэрэгээс болж өмнөд Солонгост бөөн сенсац болж байсан. Тэквондогийн сургалтын төвд 5 настай хүүг хэрцгийгээр зодож амь насыг нь алдахад хүргэсэн аимшигтай хэрэг олон нийтийн дунд хүчтэй эсэргүүцэл дагуулж байна. За хичээл зааж исэн багш 5 настай Чвэ Ду Ха хүүг матрасан дэвсгэрийн голд хоосон завсар руу хүчээр чихэж хүүгийн өгзөг рүү нь хүчтэй цохиж дотгош нь гүн чихсээр байсан. Хүү амийг минь авраач хэмээн хашгирч аврал ирж байсан ч багшийн хүчирхийлэл 27 минут үргэлжилсэн байна. Эцэст нь хүү ухаан алдаж унаж багш түүнийг доод давхрын эмнэлэгт хүргэсэн боловч тарих хүчил төрөгчгүй болж зүрхэн зогссон байжээ. Бичлэгийг нь үзэх юм бол бүр үнэхээр аимшигтай. Хүүхдүүд өсөрч хараадаг ийм хатуу матрас байдаг штэ. Тэрийг хуйлж агаад тэг голд нэг юм жижигхэн зай гарнаа да. Тэр нөхрөө хүүхдийг чихэж оруулаад орохгүй болохоор бүр дээрээс нь хид цогч байгаа байхгүй. Тэгэд энэ чигээр нь 27 минут энэ хүүхдийг байлгасан гэж боддоо. 27 минутын турш. Тэгэд энэ тэквондогийн багшаас гадна 2 өөр багш байсан. Тэгэд энэ багш нарын хинэн ч ямар ч арга хэмжээ аваагүй. Тэквондогийн багш хүүг эмнэлэгт хүргэсэн даруйдаа сургалтын төв рүү буцаж очиод CCTV камерын бичлэгийг устгасан байна. Гэвч цагдаагийн байгууллага 2 сарын хугацааны бичлэгийг сэргээн шалгатал багш хүүг нэг бус давтан 140 гаруй удаа зодож байсныг нотолжээ. 2 сарын турш 140 гаруй удаа энэ 5 настай хүүхдийг зодсон байгаа хгүй энэ тэквондогийн багш. Чой хүү амьсгалын аппаратанд орж 11 хоногийн турш амьд үлдэхийн төлөө тэмцсэн ч харамсалтайгаар нас барсан. Хэрэг гарснаас хойш Кёнгидо аймгийн Янжу хотын захиргаа тухайн тэквондогийн төвийг бүрэн шалгахад өөр олон хүүхэд мөн хүчирхийлэлд өртсөн нь тогтоогдсон байна. Цагдаа нар багшаас гадна тухайн үед хамт байсан туслах багш нарыг ч мөн хүүхдийн хүчирхийллийг дэмжсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. 5 настай хүүг хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон багш Чой нэртэй этгээдэд анхан шатны шүүхээс 30 жилийн хорих ял оноосон байна. Прокурорын зүгээс уг шийтгэл хангалтгүй байна гэж үзэж давж заалдах хэсгийг эд хэлэлцэж байгаа тухай мэдээлжээ. Энэ 5 настай Чой хүү 2 сарын турш багштаа зодуулсан байгаа байхгүй юу? 2 сарын турш 140 удаа зодуулсан гэж бодлоо. Тэгсэн мөртлөө ээж аавдаа очиод багш намайг зоддгоо гэж нэг ч удаа хэлээгүй. Яагаад гэж? Энэ багш нь энэ 5 настай хүүхдэд аимшигтай газлайтинг хийдэг байсан байхгүй юу? Тархийг нь угаачдаг. Юу гэж хэлдэг байсан бэ гэхлээр зодож дээрлэгчээ дараа нь багш нь чамтай тоглож байгаа шүү. Багш нь зүгээр тоглож байгаа шүү дээ. Энэ бол зүгээр тоглоом шүү. Өсгөлж аваа, толгоор нь цогч аваа те. Энэ матрас руу хийснийхаа дараа уйлаад нөгөө хүүхд чинь сэтгэлэн тавгуутаад мэдээж сонирн болно шүү дээ. Тэнгууд нь багш нь чамтай тоглож байгаа шүү гэд газлайтинг хийдэг. Тэгээ нөгөө хүүхд чинь 5 настай хүүхд юм чи юугаа мэдэх юм бэ? Нэрэл багш нь өөртөө тоглож яах гэж бодсон шүү дээ. Ээж аавдаа очиод багш намайг зодсон гэж хэлж чадахгүй хүүхд тийм гинэн цайлхан байдаг. Багштайгаа тоглож байгаад ирлээ гэж хэлсэн шүү дээ. Ингэж тоглолт юм байна. Гэхдээ өөрт нь мэдээж эвгүй, айцтай, аимшигтай байгаа. Тэр айцыг мэдэрч байгаа ч гэсэн тоглож ийн гэж бодоод андуураад яваадсан байгаа хгүй. Шүүх хурлан саяхан болоод дууссан. Тэгээ энэ алуурчинд 30 жилийн ял өгсөн байгаа хгүй. Ээж нь энэ 5 настай хүүгийн ээж нь шүүх хурлын танхимд байж агаад шүүхээс 30 жилийн ял оноолоо гэсэн шууд тэр газараа баг ухаалтж унахчихсэн гэж байгаа. 30 жилийн ял өгөх тахтай юм бэ? Наадах насаар нь хориоч, цаазаар ахуулах ял өгөөч гээд. Тэгээ бүр царай нь сонирн болцсон шүүх хурлаас гарч ирж байгаа. Тэгээ гарч ирээд мэдүүлэг өгөхдөө
Солонгосын хууль өнөөдөр ийм сул дорой болохоор хүүхдүүд ингэж их олноороо өгч байгаамаа. Өнөөдөр миний хүүхд ингээд те багшаараа алуулаад өгч байгаа ч гэсэн дараа нь дахиад нэг хүүхд яг адилхан миний хүүтэй адилхан өхөн хууль нь ийм сул дорой байх юм бол тэгээд ээж нь ярилцлага өгч байгаа. За дараагийн мэдээ. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цэргүүддээ хаашаач явсан орчин үеийн дайнд нийцүүлэн хариу арга хэмжээ авахыг хүчтэй анхааруулж байна. Энэ нь Орос руу цэрэг илгээж олон цэрэг амиа алдсан бодит туршлагаас үүдсэн гэж шинжээчид дүгнэж байна. Урд өмнө нь харагдаагүй сургуйлалт шин хувцас шин дайны төлөвлөгөө гэд мэдээгээр нь гарч байгаа байхгүй юу. Тэгэд шинэ хувцас нь юу юм болоо гэд харсан чинь ой модны мөчрнүүдийг аваад ингээд яг ой модтой адилхан болоод буу барьсан цэргүүд явж байгаа байхгүй. Ууланд явах үед хүн гэж танигдахааргүй хэмжээнд нууцлагддаг ийм хувцсыг Пёнгянгийн орчин үеийн дайн зориулсан шинэ хэрэгсэл хэмээн тайлбарласан байна. Ким Жон Уны хэлснээр орчин үеийн дайн гэдэг нь зөвхөн шин зэвсэг бишээ. Техник хэрэгслийг автоматжуулах, байр дайны төлөвлөгөө, цэргийн онол, цэргийн боловсрол зэрэг бүх зүйлийг шинжилэн өөрчилж, шинжлэх ухаан, технологийн хурдан хөгжлийн дагуу бидний бүх цэргийн ойлголт өөрчлөгдөх ёстой гэж цэргүүддээ анхааруулсан байна. Хойд Солонгосын зүгээс орчин үеийн дайн гэж хэлэхдээ Орос Украины дайныг голчлон жишээ болгож байна. Ялангуяа Украины дроны дайралтад өртөн олон цэргээ алдаж байгаагаа харгалзан дроны эсрэг тактик боловсруулж эхэлсэн бололтой. Хойд Солонгос 10,000 гаруй цэргээ Орос руу илгээж олон зуун, магадгүй хэдэн мянган хүний амь нас эрсдсэн талаарх баримт бий. Ким Жон Ун энэ дайнд оролцсон бодит тулааны туршлагыг одоо Солонгосын хойгийн дайн буюу ирээдүйд гарах магадaltaй дотоод мөргөлдөөнд ашиглах зорилготой байж болзошгүй. Иймээс өмнөд Солонгосын айрамч гэсэн энэ шин төвшний дайнд илүү гүнзгий бэлдэх шаардлагатай болж байна гэсэн мэдээ гарсан байна. Дараагийн мэдээ. Энэ бас их харамсалтай мэдээ гарсан бэлээ. 3 хоногийн өмнө гарсан мэдээ шүү. Солонгост амьдардаг гих 20 гаруй насны монгол залуу өөрийн эхнэрийг хүчрхийлсэн гэх шалтгаанаар өөрийн орны монгол залууг хутгалж хөнөөсөн хэрэг гарсан. Анхан шатны шүүхээс 16 жилийн хорих ял онолоо. Шүүхийн зүгээс хохирогч Б мөн Монгол улсын иргэн байсан ба хохирогчийн арг ирийнхэн уучлал үзүүлээгүй. Мөн хохирогчийн эхнэр нь хатуу ял оноохыг хүсч байна хэмээн ялын шалтгааныг тайлбарлав. Энэ өнгөрсөн оны 11 сард эхнэр нь хүчрхийлэлд өртсөн тухай хэлсний дараа бийг олж очсон бөгөөд би энэ хүчрхийллийн үйлдэлийг хүлээн зөвшөөрөөгүй, уучлалч гуйгаагүй тул уг гэмтэргийг үйлдсэн болохыг мөрдөн байцаалтаар тогтоосон байна. Тэгэхээр яг юу болсныг бол бид нар мэдэхгүй шүү дээ. Яг Солонгост энэ гарсан мэдээгийн зүгээр сонсоод үзэхэд 20 гаруй насны эрэгтэй эхнэр нь намайг тэр хүчнэцээ ингээд нөхөртөө хэлсэн юм шиг байгаа. Тэгээ нөхөр нь уурандаа мэдээж явж чоод чи манай эхнэрийг хүчнэцээ юм өдргээд хоорондоо мэдээж муудалсан байгаа шүү дээ. Тэгээ нөгөөх нь бол бурууга хүлээн зөвшөөрөөгүй, уучлалт гуйгаагүй, тэгэнгუთ нь уурандаа утгалаад алдсан байгаа байхгүй. 20 гаруй насны залуу гэж байгаа байхгүй юу? Эд залуу нас ёстой хийж бүтээх насан дээрээ 16 жилийн ял аваад энэ Солонгосын шоронд орж шít. Тэгээ нөгөө залуу нь алуулж байгаа алуусан залуу ч гэсэн бодвол залуухан л хүн байсан байлгүй дээ. Тэг үнэхээр харамсалтай. Тэгээ Солонгост амьдарч байгаа дүүнэртаа залуучуудаа гэж хэлэхэд аль болох архинаас л хол яв. Шоу зугаацангээс л хол яваар. Би өөрөө шоуд дүү зугаацангээ хөөдгүү байсан хүний хувьд ярьж байгаа юм шиг шүү. Би өөрөө энэ бүгдийг хийж үзсэн болохоор ямар ч хэрэггүй байнга тийм муу энерги тийм муу зүйлийг дагуулж чаддаг байхгүй. Шоуд зугаацангээ гэдэг баар сав гэсэл те. Эргээд амьдралаа харахад би архитаар суугаад шоудаад баар сав гэсч явлаа гэд надад энэ зүйл нь өстой үлдсэн шүү. Надад энэ зүйл нь ашигтай байсан шүү. Би архитаар суурж баар савс шоудж яваад би энийг сураад авсан шүү гэсэн нэг ширхэг ч юм байдгүй. Бүр нэг жоохон ч юм байдгүй нэрнгэс. Зүгээр л тухайд хайрын цагаас та яах гэж тийм алддаг байваа гэсэн харамсал үлддэг. Архийг бол зөвхөн тэр ууж байгаа агшиндаа л гоё юм шиг санагддээ шүү дээ. Яг тэгэхээр нөө архич нь хүний нөө тархины үйл ажиллагааг муудулчихж байгаа болохоор контролдож чадхаа болчихно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг гоё өөрийнхөөрөө байгаа юм шиг санагдал те. Нөө ичиж зовдөг байсан, өөрийнхөөрөө байж чаддаг байсан хүн чинь согтоод ирэхээр зүгээр л амар олон хүүхдэд болоод те. Дуртай хүний очиж үнсч аваад хөөрөөл нэг тийм гоё байгаа юм шиг нэг баахан допамин ялгаруулаад те. Гэтэ тэр бол зүгээр өөрийгөө хуурч байгаа л байхгүй юу. Тэр үнэхээр өөрийгөө хуурч байгаа шүү. Тэгээ маргааш нь ирүүлэлд ирэхээр яадаг үлээ.
амар шартаал те хамаг мөнгө төгрөгөө өрцөн эрүүл мэнд нь авах юм байхгүй. Тэгэл нэг царай зүс амар болцсон. Маргааш нь хамаг ажил төрлөө алдаал тэг ухаж байгаа юм шартаал хэвтдэг байсан. Гэхдээ яг архиухгүй тэр хоромхон зуурын тэр аз жаргал тэр допаминыг ялгаруулахгүйгээ шийдвэр гаргаад урт хугацаанд яг өөрийнхөө ажил төрлийг хөөцөлдөөд өөрийнхөө карьер өөрийнхөө хийж бүтээгсэн тэр зорилгоудаа тавиад яг ингээд хийгээд урт хугацаанд явангууд тэр төрхөн зүрийн аз жаргал нэрээ тэр кайф гэдэг юу ч биш юм байна гэдгийг өөрөө яг ойлгож мэдэрч эхэлж байгаа байхгүй юу. Биеэрээ мэдэрч эхэлэн та нар өөрсдөө. Эн чи юу ч биш юм байна шүү дээ. Гэхдээ яг нэг шоунд орцсон хүмүүс байдаг шүү дээ. 20 20-д залуучууд ядангуяа миний юу ярих гэдэг юм бэ? Маш сайн ойлгож байгаа. Нэг шоунд донтцсон хүмүүс байдаг шүү дээ. 5 дахь хагасаныг алхас чаддгүй. 5 дахь хагасан болонгууд гэгэлзээл эхэлдэг те. За манай найз залах удаа гэж буцаа байрал залахгүй болохоор өөрөө залхаад юу хийж байгаа яагаад залахгүй за тэгээд өнөөдрийн бичлэгтээ хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Солбоо ТV-д дараагийн хавчлагаар уулзлаа. Бай.